Сайн бацхан өрхөмөнд үзэгчтэй танин мэдхүү хэлээрэ өрөөтэй Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэрийг дэмжиж эрхэм үзэгч та бүхэн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн Монголын түүхийг биднэрт хүрнэ ярьчхөөр бидний хайрт судлаач Билгүн, за мөн судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За чамд бас өглөөний мэнд хүргэе. За хайрт судлаач энэ чи байх ш. Та юм байлээ. Танд одоо ерөөсөө үзэгчдийн комментиг чамд хайр зарлсан баярлалаа зөндөө байх ч. Үзэгчдийн комментиг харж байхдаа ерөөсөө танд их хайртай юм байлаа багш. За чамд хайртай байз. За тэр хайр маарай байл. Энэ юун дээр зогслоо? За өмнөх дугаар дээр Хобила хаан хүү Сичванло тогтолж Смайлитуудын одоо хүн хааны устдахаар 51 асасинуудыг явуулж байгаа шүү дээ. Тийм. За би ямар ч байсан сүүлийн хэдэн хоног бол энэ асасинуудыг хашишаануудыг бол ер нь нэлээд харлаа л да. Тэгээд за яг хуу хашиш хэрэгэлдэг учраас хашиш гэж нэрлэдэг шүү. Хашиш хэрэглэгчд гэсэн. Тийм. Хашашин. Энэ нь англи хэлэн дээр буухаараа assassin буюу алуурчд болж буугаалаа. Алуурчд. Тийм. Тэгэнгүүт Smileit гэдэг нэг үг гарч ирээд байгааг нэг тайлбарлаж чаддгаа. Энэ Smileit гэдгийг уншихаар зарим судлаач нар энэ бол исламын шашны урсгал гэж тайлбарлаад байна. Энэ яг юу хэлээд байгаа юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Хасан Ибн Сабагийн үндэслэгч нь өөрөө 1126 онд байна удаа үндэслэж байсан шүү дээ. Энийг тэгэхээр лалын шашны буюу исламын шашны хэтэрхий тулгар үзэл буюу шиитийн урсгалыг баримталдаг байсан. Тийм болох зэрэг яг л энэ шиитийн урсгал одоо сүнитэй бол дэмжихгүй гэсэн үг шүү дээ. Исламын шашин чинь дотроо шиитийн, сүнитийн гэдэг урсгалтай. За тэгээд бас их олон салбартай аргагүй л да одоо нэг том шашин, нэг том философи болохоор. Тэгэхээр яг энэ тулгар үзлийг баримталдаг. Нэлийн ширүүн нөгөө талаараа ярих юм бол бидний л зөв, бусд нь буруу. Бид л яг жинхэнэ зөв Аллахын сургаалыг түгээж байгаа. Бусд нь бол ер нь бол төөрцсөн юм а гэсэн тийм ойлголттой. Тэгэхээр хэд тулгар үзэлтэй бөгөөд нөгөө талаар ойлгоод өгөх жоохон эго маягийн тийм л ойлголт байгаа юм л да. Тэгэд исламын шашны энэ шиит урсгалын тулгар үзлэлийг баримталдаг болохоор Смайлитууд гэж бас дуудана. Мөн хашиш хэрглэж мансуурдаг байсан болохоор хашишинууд. Тэгэхээр Smileit гэдэг нь слам гэдэг үгийн одоо ялцгаараа гэдэг юм шүү дээ. Зөв. Смайлитууд гэдэг үгнээс гаралтай. За тэгэхээр сүм ус руу дайрч байгаа монголчууд мөн Смайлитууд руу буюу одоо баруун зүгийн исламын улсууд руу дайрна. Өшөө цаашаага Месир хүрэх ёстой гэж тийм үүрэг одоо хүлээгүүдүүд өгсөн шүү дээ. Хүлээгүү хаан хүү Амуу дарья мөрнөөс одоо Месирийн Нийл мөрөө хүртэл явах ёстой. Ийм том даалгавартай явж байгаа. За сүм ус маань ямар улс вэ? Нэгдүгürt энтигээ нэг тайлбар. Өмнөд сүм улс язгуурын ангиадуудын нутгалж байсан одоо унган нутган гэсэн үг. Хөх мөрний айс ав газраар нутгалдаг. 960 онд үүссэн юм. За тэгээд хоёр хуваагдаад 1111 онд хоёр хуваагдсан Умард сүм, Өмнөд сүм гэдэг. Умард сүмгийн нийслэл нь бол Кайфан хот. Өмнөд сүмгийн нийслэл нь бол Ханжоу хот гэж байгаа юм. За шар мөрний хөвөн дээр бас тариа тарж байсан Умард сүм улсын тариачдыг өөрийн мэдлэлдээ оруулсан бол хой зүгийн нүүдэлчин зөрчдүүд алтан усыг байгуулсан. Тэгэхээр алтан усыг би хэлээд байгаа шүү дээ. Хятадууд гэж ойлгож болохгүй. Энэ бол хятадын тариачдыг одоо эдлэн захирч ваар шаазан, торг дурдан, тариа будаа энэ болгоныг бэлтгүүлж байсан суурьсан нүүдэлчд юм аа. Зөрчдүүд гэдэг маань. Өөрөөсөө алтан голын иргээр нутгалж исэн болохоор байгуулсан устдаа алтан гэд нэр өгж исэн. За энэ улсыг чинь 1234 онд манай хаан Өгөөдө хаан эзлээд авцсан. Тэгэхээр яг язгуурын ангиадууд сүм улс дээр байсан. За тэгэхээр күнзийн сургаал бөгөөд бас буддийн шашныг
албан ёсны төрийн шашнаа болгосон улс байгаа. За Сүн Тайзуу хаан 960 онд энэ улсыг байгуулсан болохоор Сүн улс буюу Сүн династ гэж нэрлэсэн байгаа юм. За их эзэн Чингис хааны үед бол Сүн Чинзун хаан гэж одоо амьдарч ирсэн гэх юм уу да. За тэгээ Сүн Гаозун хаан гэд ингээд байж байгаа. За тэгэхээр Сүн улсын хүн амын тоо бол 1120 оны тооллогоор бол 118 сая 800 гаруй байсан гэж бичигдсэн байна. Тухайн үеийн одоо тоо. Тэгэд судлаачид үгүй бараг энэ чинь 130 сая байсан шүү. Үгүй 150 сая хүнтэй маш их том үндэстэн байсан гэж байгаа. Гэхдээ Хятадын өөрсдийнх нь түүхчдийн зарим түүхчдийн мэдээлэлээр бол 118 сая 800 байсан гэж одоо зүгээр. За ямар ч гэсэн 100 сая орчим хүнтэй. Тэгэхээр Сүн ус руу дайлаар цэрэг яваад ирэхэд өөдөөс нь сая 500 гаруй цэрэг гарна гэдэг бол зүгээр хөхөнөө төрсэн тоо байхгүй. Тийм байна. 100 сая 118 сая 800-аас зүгээр л сая 500 л байлтах гэж очиж штэ. Нэг хүрэхгүй хувь нь шүү дээ. Тий. Гэтэл араас нь нэмэлт хүч явууллаа гэд 450 мянга арай гэж хүрнэ Монголын цэргүүд. За Сүн улс өөрсдөө болохоор зэрэг эртний том соёлыг бүтээж байсан. За тэгээд одоо одоогийн Бянжин хот бишээ тухайн үеийн Бянжин хот одоогийн Кайфанд нийслэж байсан гэж би түрүүн хэлсэн. За тэгээд нийт Нангад үндэстнийг захирч байсан. Би Хятад гэж ямар утгатай үг болохыг тайлбарсан шүү. Хятааны олон тоо гэж. Тэгэд Хятад үндэстэн гэдэг одоо бид нар л тэгээд яриад байна. Уул нь Нангадууд. За тэгэхэр чинь яаж вэ? Энэ улс чинь маш их хүчрхэгчсэн бөгөөд хүн ам олонтой торг дурд нь нэгтэг. За тэгээд өмнө зүгийн орнуудыг торгоны замаар хангадаг. Худалдаа арилжааг нь хангадаг. Мөн далаа тэнгисийн худалдааг хийдэг. Маш том улс байсан. Тэгээ алдартай инженерүүд бол ингээд төрсөн. Яагаад вэ гэвэл тан улс орчин тогтнож байгаад байхгүй болсны дараа өмнөх улсаа аливаа ус залгамжилдаг болохоор Сүн улсын улс төрийн хөгжил маш сайн хөгжсөн. Тан улсын үед бол ер нь Хятадын түүхэнд одоо яамтай байсан гэж бичигдэж байгаа юм. Тэгэхээр Сүн улс гэдэг чинь бас яамтай байсан байж таараа. Алтан улс бас энийг нь хуулбарлаж исэн байж таараа. Ийм учраас монголчууд энийг нь бас л өөрөмшүүлж авч ирсэн. Яам гэж бас байдаг юм байна гэдэг. Тийм л болохоор ихтэй сургууль байгуулж исэн, хотыг хөгжүүлж исэн өгөөдөө хааны үед гэд би хэлжсэн шүү дээ. Энд чинь бас нэгнээсээ үлгэрж авцгааж байгаа юм. Сүн улс бол ер нь инженерүүдээр их алдартай. Маш том Египет болон жагрын орнууд. Одоо Египет гэд сүүлд нэрчлээ тухайн үеийн Месир 13 дугаар зууны үед мамлюкууд гарч ирж байгаа юм. Ямар ч лсэн нийл мөрний орнуудтай болон жагрын орнуудтай далайн тээвэр, газрын тээврийн замаар худалдаа хийдэг, мөн дипломат харилцаа тогтоож ирсэн. За ийм улс байгаа. Гэхдээ ер нь бол тан улсаас дутхааргүй маш сайн төгөлдрж хөгжиж ирсэн. Алдарт инженер Жан Сушины барьж зохиосон одон орны тооллын цамхгийн ажлуудыг дэмжиж ирсэн. Тэр Сүн улсын үеийн одон орны судалгаа гэдэг бол маш сайн. За тэгээд газар нутгаа өргөжүүлэхийн тулд Лаос, тэгээд Сиа, Вьетнам улсуудтай ингээд бас харилцаж исэн байсан бөгөөд дайтж исэн. Вьетнам гэдэг нь болохоор зэрэг одоо тухайн үеийн Аннам улс гэх юм уу да. За ямар ч лсэн бүр бидний өвөг Киданууд таач бас байлдаж исэн түүх байна. Сүн улс шүүх хуулийн шинжилгүүдийг маш сайн хийсэн. Тэгэхээр Хятадын энэ хууль шаштрын маш олон тийм тулгар үзэл болон суур үзлүүд Сүн улсын үед бас бичигдэн гарч ирсэн гэж тэмдэглэгдэж байгаа юм. Тэгээд Сүн улс бол Алтан улстай бас хоорондоо худалдаа арилжаа хийдэг байсан мөртлөөс дайн байлддаг. Тэгвэл гэрээ байгуулад тэр өмнө 1142 онд Шаосингийн гэрээгээр хөхмөрнөө ол хилээ тогтоож ирсэн. За хөхмөрнөөс цаашаа тэгээд та нар шүү тэгээд хөхмөрнөөс урагшаа бид нар шүү шийд юм уу. За иймэрхүү байдлаар
За тэгээд сүн улс бол яруу найраг утга зохиол маш сайн хөгжүүлж исэн бөгөөд далайн чандын аяллуудыг хийдэг байсан. Тийм учраас далай тэнгисийн цэргийн хүчин гэдэг юмны талаарх суурийг бол бас сүн улс маань тавьж исэн байна. За тэгээд хөхмөрний дагуу энэ том хоолоогоор ингээд их далайд гардаг худалдаа эрхэлдэг төмрийн үйлдвэрт маш сайтай. Ад бараг энэ тодорхой хэмжээний аж үйлдвэр гэх нь хайшин. Гэхдээ бас мануфактур өөр гэсэн үйлдвэрүүд бол маш сайн байж байгаа юм. Ер нь бол дотоод төмрийн худалдаагаа бол маш сайн хангадаг. Төмрийн худалдааг бас мөн торгоны замд бас гаргаж ирч чаддаг. Ингээд одоо маш ер нь байхгүй. Юу л бол юу худалдаалдаг. Наад тийм байхгүй чамд байна уу гэхэл байдаг. Тэгээд Жаози гэдэг цаасан мөнгийг хэрэгжилж исэн тийм баримт байна. Өмнө нь бол яг хуу тэгээд зисээр мөнгө хийж байгаад болоод тэгээд бүр 6 тэрбум зоос цутгаж исэн. Одоо мөнгөний машин одоо үйлдвэрлэж явах нь шүү дээ. Тэгээд цаасан мөнгөний үйлдвэрүүдийг маш хүч чадалтай ингэж үйлдвэрлэж исэн байна. Тэгэхээр ер нь цаас хийхийг маш сайн хөгжүүлж исэн. Ер нь хятадын иргэншил цаасыг хийсэн шүү дээ. Хүндрэлтийн түүхэнд. Бусдны яасан зүгээр юу байсан байхгүй. Шант бичигтэй байсан ч гэдэм юм. Тийм болохоор сүн улс бол ер нь бол газар зүйн судалгаа маш сайн хийдэг. Тэгж ярих юм бол ер нь бол Йемен, Инд мөрөн бүр Багдад руу очиж янз бүрийн нэхмэлүүд хүртэл худалдаалж исэн. Тийм байна. Хилэн материал, шаазан, тэгээд төмөр эдлэл. Тэгээ бүр зүүн Африкт очиж худалдаа арилжаа бас хийж исэн. Маш том худалдааны том гүрэн байсан гэсэн үг. За энэ улсыг чинь монголчууд одоо шохорох нь шүү дээ. Алт улсын мэдлэлд оруулчаад байна. За сүн улсыг л мэдлэлд оруулъя. Тэгэхээр яах вэ? Бүр байж гин мэт. Тэгээд ч бас гэрээслэл байгаа шүү дээ. Сүн улсыг эзлэх их хаадын гэрээслэл байна. Хоёулаа дэлхийн түүхийн дугаар дээр яагаад энэ Нангадын иргэншлүүдийг дандаа династи гэдэг мөртлөө Европын орнуудыг дандаа кингдом гэдгийг нэрлэдэг байгаа юм бэ гэдэг хальт ярьжсэн тий. Ер нь бол энэ сүн улсын үе тэр династи гэдэг чинь ааваас хүү залгадаг. Учираас династи гэж нэрлэдэг байгаа тий. Чи одоо нэг улс байгуулсан тод улс гэж нэрлэчихгүй да. Тэгээ чиний хүү чинь тод улсын одоо чамаас хойш ингээ удирдах штэ 10 жил удирдах байхад за хүүгийн чинь хинч гэдэг байсан тод улсын 2 дугаар хааны тэдгээр онч гэдэг юм уу тэгж нэрлэж байгаа нь бол династ л та. Сүн улсын ер нь бол дарийг бас маш сайн хийдэг. Одоо монголчууд ирж байгаа болохоор зэрэг дараа улам төгөлдржүүлж эхэлсэн. Дарийг яаж хийх талаар. Дайны байдалд орсон болохоор зэрэг хууль болон шүүх шинжлэх ухаанаа маш сайн сайжруулж эхэлсэн. За одоо дайны байдалд орсон шүү. Хадуу чанга сахилгаттайгаараа одоо энэ бол тоглоом биш шүү. Монголчууд одоо хурж ирж байна гэсэн тийм байдлаар. За яг энэ устаа чинь байлдах гад Сичуанд одоо Хувлаа болон энэ манай жанжингууд одоо ирсэн байгаа шүү дээ. Сичуаны эсэргүүцэл дэндүү ширүүн байсан юм. Тийм болохоор Хувлаа бол арай гэж тогтоож байлаа. Бүр мөсөм эдэлтэд оруулаад эзлээд авчлаа гэж бодож байтал 3-4 хоногийн дараа бослог гарган Хувлаан зэргүүд рүү дайрсан болохоор Хувлаа бараг ер нь өөрөө хумуулж эхэлж исэн. За яг Хувлаа ингээд одоо яг шагагдаад эхлэхнүүдэ гэж бодоод байж байтал Урайхаатай жанжин цэргээ оруулж ирж байгаа юм. За ингээд Сичуаны бослогыг дарсны дараа Тоон жанжин хурж ирсэн. Удалгүй. За ингээд Барчи жанжин хурж ирж байгаа. Хувлаа хаан хүмүүс амжиж ирээг бол бараг л ярин сүн улсын цэргүүдэд даруулах шахаж гиндүүлж дайрна гэж бодсонгүй. Тийм ээ. Эднэр бол ер нь шулуухан хэлэхэд тариачаар түн боловч тариан газараа хамгаалахын төлөө эцсээ хүртэл байлдана. Тийм болохоор зэрэг Сичуан хамгийн чухал газар. Юнаны юу болсон бэ? Юнаныг би өөр мэдлэлд оруулсан. Одоо буюу Дайли улсыг.
За ингээд уран хадаа жанжин бол дайлын улсыг одоо өөрийн мэдэлд оруулсан. Тэгээд дайличууд цаашгаа Нанчоо гэдэг газраас тусламж авъя гэж шийдсэн бол та зарим зүхтэж. Гэхдээ Монголын эзэнт гүрний цэргүүд Монголын дуу хоолой, Монголын цуу яриа айл эрт энэ зүүн өмнөд Азад бол төгчгсөн байсан л да. Араас харин их хаан цэрэг явуулж байгаа юм байлээ. Итгэлтэй байна уу? Тийм ээ. Таны хүү Ажуу жанжин бас ирж байгаа. Уран хадаа жанжаа. Мөн хааны зарилгаар тэр бид нар ч одоо нийт хэдүүл олж байгаа. Тус бид нар чи хэдэн түмэн зэрэгтэй байлаа. Нэмээд хэд болж байгаа юм бэ? Бид нар 9400 гаруй мянга зэрэгтэй олж ийн гэсэн үг. Тийм байгаа тохиолдолд тэгвэл төлөвлөгөөг арай өөрчлөх хэрэгтэй байна. Шар мөрний доод хэсэг рүү хяналтандаа байлгахын тулд хаан хүү хувлаа та тийшээ очвол их дээр гэж би бодож байна. Таныг би одоогийн хөхмөрний цаад үзүүрээс нь довтлоосоо гэж тийшээ зэрэг аваад явбал дээр бах. Нэгэн зэрэг дохио өгсөн цагт бид нар сүн ус руу орно. Шармурны айсав газрыг би идэвхтэй дэргүү өөрийн мэдлэлдээ байлгаж л байгаа. Тэгэхээр би Нантун хүртэл явах юм уу? Нантунаас жоох нааш олчих. Сичуаны зүүн зүрөөнийг очсон дээр бах. Гэхдээ Сичуан эзлэхэд хэцүү байна. Ядаж байхад яасан бөгчим газар байна чинь. Цэргүүд хоёуг дуулган дотроо хөлөрж байгаа юм байна. Бүгднгийн дээлээ тайлаад нүцгэн биен дээрээ хоёуг дуулгаа өмсгсөн тушаал өгвөл яах вэ? Болно л доо. Го ядаж. Нэмгэн ширээр эсвэл нэмгэн торгоор бие халахал гэж хэл. Тэр хоёуг дуулган биеийг нь холгод юм байгаа үстэй. Тэгтэл бөгчим газар байна. Энэ газар ер нь хизээч хүүтэн болдгоо баха. Болохгүй. Болохгүй. Энэ газар хүүтэн боллоо гэд жиндүүл болох бах. Тэглээгээд бороо шиврэн. Бидний нутаг биш. Ямарчлаас их бөгчмийг яаж арга цаахаа одоо бод. Усыг сайн нөөцлөн. Тийм учраас би сүн улсын баруун хойноос оръё. Хойноос нь тэгээ тэр чигээр нь баруун болон баруун хойноос нь дайрсан дээр. Дайличууд ихтэй дөрөв бидэнд эзлэгдсэн юм чинь сүн улс баруун зүгээс хинээс тусамж авч чадахгүй. Анаамчууд бол их урдаас нь туслаад өгөхгүй байх. Гэхдээ Анаам төвийг сахина гэж ярьж ирсэн шүү дээ. Паганы хаан тусчихсан. Бидний элчид тэгж хэлж явуулсан байлээ. Эд тололдоо яаж өрнөх вэ? Мэдэхгүй байна. Тэгэхэд тэд нэр бодлооч орчилж магадгүй гэж би бодож байна. Итгэхэд бэрх байна. Цагаа тулахад хаадна бодлоо өөрчлөөд сүн усыг дэмжиж өгч магадгүй гэж би имэж байна. Тийм учраас уран хадаа жанжин яг та өөрөө Совдон голын бэлчээр болон өмнө зүгийн маш сайн анхааралтай байлгаж исэн нэн тустай гэж бодож байна. Хэрвээ эднэр баруун өмнө зүгээс Анаам болон Паганаас тусламж авчих юм бол бид нэр сая цэргүүдтэй тулдах хэрэгтэй болох гээд байна. Тийм учраас сүн улсыг ямар ч лсэн баруун зүгээс нь хумна. Тун утахгүй нэмэлт хүчээр тэгэхэр байрч хэрэгтэй. Та болж игэл хөхмөрний ядаг руу очоорой. Хувлаа эзэнтэй. Бид нар танд охоо өгнө. Ойлголоо. Хувлаа инхүү хөхмөрний доошоо уруудан одоогийн энэ чүнчиний тийшэл явж байгаа бол л та. Ямар ч лсэн хувлаа бол хойд хэсэг буюу одоогийн Нанжийн Нантун хэсгийг бол мэдлэлтэй бол хараандаа бол байлгаад байгаа. Тийм болохоор хаан хүү хувлаа зүүн хойноос нь дайрах бодолтой байлаа. Бусд нь ингээд бүчиж эхэлсэн гэсэн үг. За энэ бол сүн улсыг эзлэх одоо Монголын цэргүүдийн төлөвлөгөө байлаа. Алс өрн зүг. Ижил мөрөн. Сартак хааны ордон.
ариун Ром руу дайрах байтал таныг дайрсангүй гэж Сартак эзэнтэн минь таны авгах дургуцаад байна. Тийм үү. Би ч ариун Ром руу дайрах бодолтой л байгаа л да. Гэхдээ надад энэ ч эмэгтгэх маш их ажил байгаа. Тэгээд ч ариун Ромын хаан Фредрих тэнгэр талсан байлаа. Дүүний хүү Конрад хаан ширээнд суусан. Бургундд байсан Ватиканы пап буцаж Ватиканд ирсэн. Гэтэл бид нэр Унгар балгаар Польшиг өөрсдөө зовж эзэлчихэд хараа ялтнаасаа гаргач чад биш үү? Одоо яах юм бэ? Таны эцгийн үед Балтийн тэнгисээс Адриатын тэнгис хүртэл хяналтаа тогтоож байсан шүү дээ. Гэтэл одоо яах вэ таарч байна? Үүнд Берх ах дургуцаад байгаа бол л та. Төв Европ руу орох санаатай байна. Конрад хэр зөрөгтэй хүн билээ? Конрад бол яг аавыгаа хуулсан хүн байгаа. За. Яахааргүй Фредрих залгамжилсан хүн мөн л дөө. Берх ах яарад байгааг нь ч ойлгож ил байна. Би энэ чилээг жоохон гаргах хэрэгтэй. Ойрын үед бас жоохон жиндүү байгаа бол л та. Сартак хаанд та эхлээд би бодохгүй да. Ариун Ромын эзэн хаан ертөнцийн гайхамшиг хочтой эрлэг зориг хангаж давтны удам угсааны Фредрих 1250 оны 12 сарын 13-нд тэнгэр талихтаа өөрийнхөө хүү 1-р Конрадад хаан ширээгээ өгчихсөн байжээ. Тэгэхээр ариун Ром шин удирдлагатай шин залуу хаантай болсон гэсэн үг. Тэгэхээр энэ дайны үйл ажиллагаа 1253 он 55 он гэдэг ингээд явж байгаа. 1255 онд Бат бол тэнгэр тайлсан. Харин Ромын пап бол бас л их биенчил ирсэн. Тийм учраас Ромын папын талаар мэдээ өгөхөд Ром одоо ариун Ром анхаарлаа хоошоо татаад Ватиканд анхаарлаа аргачихсан байсан. Тийм болохоор Ромын пап ер нь бол шинэ бодлого явуулсан. Энэ нь Христийн шашныг тал нутагт одоо дахин дэлгэрүүлэхэд хэцүү болж эхэллээ. Тэгээд ч тал нутгийн хаадуудтай зууралдаад байх нь өөрсдөнд ч төвөгтэй болж байгааг ойлгосон. Францын хаан Стефан Луи дахиад 3 удаа элч явуулчаад дахиад Ром одоо Монгол руу элч явуулахгүй гэж шийдсэн байна. Жухам ямар учраас гэвэл энэ монголчуудыг шашиндаа оруулах гэж оролдоод ч дими юм байна гэж ойлгосон бололтой. 1254 оны 2 дугаар сарын 7-нд Ромын пап 4-р Иннокент нас орчээ. Буюу насан утгыг болсон. Дараагийн папын өрсөлдөөн сонгуул болж байсан. Хэнийг сонгох гээд байгаа нь хараахан мэдэгдэхгүй болж байгаа. Тэгэхээр Оноре гэдэг хүн бас Ромын папад нэр дэвшижил байгаа. Тэгэхээр энэ их кардиналуудын хоорондохын зөрчилдөөн болон Ватиканы улс төрийн экстецийн хуульдаан одоо Европод идвэрнжсэн. Тийм учраас Сартак цэргэлээд хүрээд ирнэ гэхээр дотоод асуудлаа л бас л заваарч исэн болохоос ш Сартакаас хамгаалах ямар нэгэн бэлэн байдалтай нэгдсэн удирдлага гаргахад бол Ром буюу Европ бэлэн биш байдалтай байсан байна. Тэгэхээр Ромын папыг залгамжлах тал дээр хэн гарах юм бэ? Хин юм бэ? 4-р Оноре юу? Эсвэл 3-р Николас уу? За яг хин бэ? Энэ хин гэдгийг мэддэхгүй л байна. Тэгэхээр Ромын пап ямар ч л байсан асуудал бол айгүй том болчиход байна. Европын католик шашинтны нэгдсэн хүчин, оюун санааны нэгдсэн хүчин хэнд очиод байгаа юм бэ? Тэгэхээр ромчууд
папа сонгогддог байна. Буюу Ватикан папа сонгогддог байна. Европын анхаарал яг энэ үед хин дээр ирэх нь мэддэггүй байлаа. Тэгэхээр Европ оюуны удирдагчгүй болсон гэсэн үг. Харин Франкийг удирдах байгаа Луи харин ч цэргээ улам хүчрхжүүлээд татаруудыг хүрээд ирэх юм бол тогтооч гэж байсан. Хоёрдугаарт хойд Ла-Манш дээр Англиг худалдааны бомб гаргаж өгөх талаар нэлээд их ятгах байлаа. Англичууд худалдаа өөрсдөө хийдэг мөртлөө өөрсдөн дээр нь очиод худалдаа хийх гэхээр худалдааны бомбтоо гаргаж өгөхгүй. Яагаад гэвэл Ла-Манш хоолойг бол англичууд дангаараа эзгэж исэн цаг. 1256 онд Сартак гинт нас орсноор одоо ижил мөрөнд хин хаан ширээнд суух нь мэддэхгүй болжээ. Сартак ерөөсөл Батхан 1255 он тэнгэр тасны дараа л хаан ширээнд суусан. 1255-аас 56 оны хооронд ганцхан жил Сартак төр барьсан. Тэгээд одоо яг Европ руу дайрж явахдаа бас гинт бас ингэж үгчгсэн бол бас л зогсох байсан юм уу мэддэхгүй байна. Ямар ч байсан Батханы хүн Сартак тэнгэр талсан. Үүний дараа Улагчи Баатар хаан ширээнд суусан байна. Улагчи гэж юм бэ? Батханы нэг татварын юмээс гарсан хүүхэд үү? Эсвэл Батханы бас нэрэн дурддаггүй дүү юу? Мэддэхгүй. Ямар ч л байсан ижил мөрөндөх Сарайд хаан 1 жилийн байдалтай өгчөө дараагийн хаан байр сууриа тогтооход хэцүү байдалтай очиход байсан байна. Сарайн зүүн хэсэг Бэрхийн ордон. Таны дүү ингээд байхгүй боллоо. Тийм ээ. Улагч бас хаан ширээнд суугаад нэг утгагүй байлгүй. Бэрхицэнтэй. Хэрвээ энэ залуу хаадууд хариураа мөртөл давшихгүй болвол хэн давших юм бэ? Бид нэр олон жилийн өмнө их ахын байлдан дагуулж исэн Польшийн газар нутаг болон Хангарын газар нутаг. Тэгээд Бохемийн газар нутаг болон Болгарын хаан тусын газар нутгийг алдчихад байна шүү дээ. Бид нар Балтийн тэнгис хүртэл дахиж явахгүй юм. Би ч гэсэн явах бодолтой байна. Энэ залуу хаан Улагчийг жоохон шахаад өгье. Явах л байлгүй. Сартак өөрөө баптизм хүртсэн гэж Ромын пап 4-р Иннокентэд мэдээж л байсан. Хичнээн баптист хүртлээгээд ромчууд тайвширсан ч гэсэн бид нар бол Сартакийг бодвол өөр хүмүүс. Гэхдээ адилхан загалмайдын шашинд элссэн юм чинь биднүсийг ер нь оруулахгүй гэж. Биднүс дээр нь биднүсийг очоод эзэлчихнэ гэж тэд нар бол ботго байгаа. Тэр үед нь бэрхицэнтэй юу ч гэсэн хүлээ. Альва зүйлийг хүлээсэн дээр хүлээгүү баруун зүгт яваад байгаа. Тийшээгээ манай хаан удаас очиж тусалж байгаа. Мөнх ахын зарилгаар л явж байгаа. Юуны төрөнд Дунай мөрний зүүн эргийг ямар ч нэсэн хяналтантай байлгаад бай. Нэг л өдөр Карпатыг давчих юм билүү дахиад. Тийм учраас цэргүүдийг бэлэн байлга. Нявагийн Александр ямар бодолтой бол тэрний бодол надад хамаахгүй. Хэрэгтэй үед хэрэгтэй цагт цэрэг даачтай бэлэн авчирч ийсэн л надад хэрэгтэй болохоос ш. Нявагийн Александр дээр миний анхаарал төвлөрөхгүй байна. Карпатыг нэг давах хэрэгтэй байна да. Улагч ямар бодолтойг нь мэддэхгүй байна. Каспийн тэнгис тэгээд одоо худалдаа хэр зэрэг Каспийн тэнгисийн худалдаа одоо зогссон. Хүлээгүү зогсоосон. Одоо бид нар хар хормоос л хагас хараад байна. Ямар ч лсэн Дунайн зүүн эрг рүү цэргээ байлгаад байж бай. Гэдрэг татчих болохгүй шүү. Ойлголоо.
бэрхинчээ бас нэг юм хувийн бодол, хувийн тоглолт сараад явуулаад байна. Энэ ч одоо батгааны төгсөн төв штэ. Энэ бол эрх мэдэл. Өөрөө хаан болъё гэж бодож байгаа ч юм билүү. Гэхдээ Сартак ганцхан жил хаан ширээнд суугаад тэнгэр тайсан нь бас л нэг нууц асуудал. Харин энэ үед хүлээгүй бол Афганистаны нутаг буюу Хорсаанд төвлөрчгөөд Хорсааны газар нутгуудыг өөрөө тэр чигээрээ мэдлэлд оруулж замдаа босгочдыг дарж хамгийн гол нь Хорсаанд байгаа шуудын үүр буюу одоо бүрэгдийн үүрүүдийг хайж исэн цаг байлаа. Хорсааны энэ бүрэгдийн үүрийг хайна гэдэг бол хүлээгүүд амаргүй даваа байсан. Ийхүү Лий гол руу одоо өмнө зүгт Монголын цэргүүд бүр мөсөн орж сүн улсыг баруун талаас нь хумж байх, бодлогоод боловсруулж байх энэ үед хүлээгүү баруун зүгт Хорсаан дээр төвлөрч байлаа. Уулын үгний байр суурь ямар байх нь хамаахгүй. Хорсааны өөрүүдийг бүгдийг нь олох хэрэгтэй байна. Ямар ч л байсан олох хэрэгтэй байна. Бүх цэргүүдийг харуул хараа хяналтанд байлга. Шөнийн цагаар ч гэсэн ээлжээр мануул. Энд байгаа шууны өөрүүд гэлөө бүрэгдийн өөрнүүдийг л олох хэрэгтэй байна. Нийт бараг ер нь би 50-60-ыг олж устгарлаа шүү дээ. Дахиад байгаа эсхийг нягтал. Та жаахан би чилэрх байна уу? Миний би чилэрх байх нь чухал шүү. Та нар бод. Хэрвээ бүрэгдийн үүрийг олохгүй болвол хар ойром руу тэд нар явуулсаар л байх болно. Бүх өнцөг болон бүрэг нэгж тэр нүглийн цагаан огтон шиг газар хадаа ухаад сэндэлцэн байсан ч гэсэн бүгднийг нь хайж ол. Түргэл тарууг яаж алдаг вүлээ? Тарууг яаж агнцхаадаг вүлээ? Санжаагц яг энэ тактикаар явш. Хүлээг үзэндээ танд нэг ургамлын ханд чанчихгүй бол зүгээрээ өөр нутгийн цаг агаарт би жаахан өөрчлөлт оруулах гэсэн. Зарилгыг дагаач. Ойлголоо. Эльбрусийн улс, Аламууд, бүрэгдийн үүр. Хүлээгүү одоо биднэр лөө эрхэн тодорхой. Ер нь энэ Хорсааны нутагт байсан 100 гаруй өөрүүдээс 50-ыг нийлүүлчихгээд байна. Устгаад байна. Тэгэхээр ямар ч л байсан бид нар хүлээгүүрүү хой зүгээс нь цогт өгөх хэрэгтэй гэж бодож байна. Юу гэж бодож байна? Гушмаа. Тэр нь зөвөө. Тэр нь зөв. Заац. Ясэр явуулсан цэргүүд итгэл даах байгаа. Даал гэж бодож байна. Санаа зовлтгүй. Ясэр ядч төрсөн дүүгийнхээ өшөөг авах болно. Тэгвэл өнөөдөр цөмөрөө сайхан найрлцгаана. Тэр сайхан залуу бүсгүйчүүд аваад ир. Архитарс бэлд. За инхүү. Одоо бүрэгдийн өөрөн дотор найрлаж залуу үзэгсэлнтэй онгон бүсгүйчүүдтэй зугаацж идэж ууж нилээн найр юу боллоо. Хашиж ширглээд л мансуураал янз бүрийн дарс арх уугаад нилээн найрлж байлаа. Агуур шах таачих нь бэнэ гарч хөнгөрөөтгий. За ойлголоо. Таны араас гарах уу? Хэрэггүй. Дэрэг сарч дүн хийж яах чинь. Хүлээгүүрүү цэрэг явуулах уу яах вэ? Бодч л байна. Хуршаах. Чи чинь хэм бэлээ? Салихат дийнө.
Юу болов? Мэдэрсэн. Хинээс? Та хинээс гэж бодож байна? Монголоос ирсэн гэж бодож байна уу? Тийм. Үгүй ээ. Надаас ирсэн. За яг хуршаахыг алж байгаа. За би хуршаах болоход өгөх газаргүй. Дотгош ороод бүгднийг алъя. Та нар бэлэн биз? Билээ. За дотроо энэ хуваагдaltaй байгаа л та. Гушмаа. Яасан бэ? Аав гараад ирсэнгүү. Залуучуудаа бүгднийг ич найдартай. Бэлэн байх тушаал өгödөх. Ойлголоо. За. Манай агуу хуршаах яачваа? Ирээгүй л байна. Айлуу. Салих, нааш ороод ирээч. Залуучуудаа авчраад айлуу суугаадах. Цөмөрөө нэг сайхан хундаг тулгая. Сайхан бүсгүйчүүдтэй наргий л да. Тэгцгээе. Тэгтээ та нар сэлмээ суулгахаас өмнө бидний чичлүүр болох хурдан шүү дээ. Юу? Чи саяхан хуршаахтаа яаж хандсан бilé? Чимо мочон. Үнэр авчаа юу? Чи намайг даалдыг хардгүй гэж одоо юу Салих? Чи хуршаах болох юм уу? Гарцдаж гарцсан. Эднийг ал. За одоо ингэж дотроо. За ингэ бүр алаан болж байгаа байхгүй. Чи бас нэг дотоод одоо хуваагдал гарч ирж шүү дээ. Гайгүй. 25-уулаа миний эсрэг басна гинэ. Уршаах дээр оч. Та зүгээрээ. Наадах чи намайг алдсан гэж бодсон биз. Миний зүүн хаврын яг доох нь хотод өрчгээд хотондоо ядаж хорд өрөхгүй. Наадуулаа бүгдийг миний өмнө зөвдүүлээд. Салих, чи хуршаах болох сонирхолтой байгаа мó? Чи хасас энийг өдөрдөн гэж бодоо юу? Би болсон бол танаас илүү өдөрдөх байсан. Чи яаж өдөрдөх байсан гэж. Тийм байхгүй. Шатагчгүй та нар. Бүгд их ноолог нэрч. Ойлголоо. Хуршаахын тушаалаар дэрслэгчдийг ал. Алло. Би нэг өшөөнийг юу яагаад гэх юм? Хашиж ширлээдгийг. Тэр хооронд хинэг шарах боогдох. Дүрглээ. Ойлголоо хуршаах. Гушмаа. Бид нар дотроо яагаад юм хаагталтай. Мэдх юм алга. Бидний дотроос бас хуршаахын байр суурийг болоож байгаа юм гарч ирэх юм шиг байна. Монголын тагнуулын за бити бол балаараад иж байгаа. Ямар ч лээс Монголын тагнуул бид нар дээр ирэхгүй. Монголчууд биднээсийг хайжлах болохоос ш. Бид нар дотроо зөрчилдөөнтэй. Илдүү юм бодлого. Бусад тэрслэгчдийг хайж болохыг хичээгээрэй. Рүүх дүүмнашир. За хэрвээ аавд чинь ямар нэг юм болох юм бол аав чинь шаргаад байхгүй бол чи дараагийн хуршаах шүү. Ойлголоо. Аав зүгээрээ хэвтүүлээд. Бид нар дотроо ингэж байдаг. Гэтэл мөнх хааныг хороолохоор хар хором руу хүмүүс явуулсан байдаг. Яа тийм билээ биз. Каспийн тэнгисийн зүүн эрг буюу зүүн өмнөд эрг одоогийн Туркменийн ойролцоо. 2 усан онгоц буулаа. За мөргөлчдөө. Ингэ сайхан энэрнгүү хандж байх юм бол та бүгдийг шүнчгсэн манай далайчд хүргэж өгөхөд бэлэн. Их баярлаа. Шандна дахиад 1000 алтан зоосон. Нөгөө 51 явж байна тий. Тий. Яас их мөнгө тоосоод. Бүх мөнгө нь байх шүү дээ. Бид нар дахиж ирвэл та нар байх уу? Байна. Уулан газраар явчихгүй. Газраар явж болно л доо. Хүлээгүй хааны зэргүүдтэй таарлчих болов гэж би имээгээд. Гэхдээ тэд нар чинь мөргөлчдгийг яадагчгүй шүү дээ. Усаар явал илүү хурдан гэж бодлоо. Дараагийн удаа би танд мэдээ өгвөл та биднээсийг дахиад Каспитигс гатлаад үуч чадах уу? Чадалгүй яах вэ? Сайн байна. Тэгвэл дараа дахиад уулзцгаая. Мөргөлчдөө явъя. За ингэж явлаа. Ийхүү Туркмен Казахстаны хэл, одоогийн Туркмен Казахстаны хэл дээр 51 дайчин мөргөлчд явцаа тайл. Одоо
нутгийн иргэдээс морь худалдаж авна. Дайчин бүр тус 5 морь авна. Тэгээд морьдоо сэлгээд хурдл замаад маш хурдан товчлох болно. Явцгаая. Каракумын цөл тэгээд барагдана гэж бодоо юу? Ясэр Кизилкум ч гэсэн хамаалга. Бидний тэр их цөлөр явахгүй. Бид нар ямар ч л байсан их Шинжааны хасаар явах болно. Бид нар одоогийн их Шинжаан тухайн үеийн одоо Кара Китай буюу Хар Хитааны одоо Монголын эзэнт гүрэн буюу одоо Уйгурын эртний юм нутаг л байгаа юм л да. Энэ Памирын их улсын асар хатаар явах гэж байгаа. Тим зорилготой байгаа л да. Тэгэхээр энэ чинь одоо Тажикаар дамжинаа л гэсэн үг. За яг ингэ явж өөдөөс 10 дүүн нэрч. Худалдаач тийм үү? Биш байна да. Зүгээр л цэргүүд баг чинь. Уулзалдаах юм. Салам алейкум. Ва алейкум салам. Хар бүргэд анд гарлаа. Анд гараад чоныг агналаа. Чи ч манай тал баг чинь. Моорц хэлж байгаа. Нууц үг хэлж байгаа. Та яагаад 13 хулахнаа явж идэг үлээ? Юу болов? Биднүүсийн үүрийг хүлээгүү нэгээр нь олж устгаж байна. Бид нар үүрнээс арай гэж амьд үлдлээ. Аль үүрийн? Хазритын үүрэг. Чи Азаматын үүрийнх. За. Харин та нар бид нар бүрэгдийн үүр. Яг хуршаахын тушаалаар явж байгаа. Бид нар буцаад Эльбрус явдсан билүү? Яад юм билээ гэж бодож байла. Та нартай таарлцсан харин зол болж. Бид нар одоо яах вэ? Чамаа хин гэдэг үү? Намайг Хирааж гэдэг. За. Чи Азаматын үүрийнх юм бэ? Намайг Касим гэдэг. Энэ Умар. Бид нар ингээд яахаа мэдхгүй хуршаах дээр очие гэж бодож байла. Санаа зовлтгүй. Бид нар хар ором орно. Харин Мөнх хааныг устгах гэж байгаа юм. Нэг бол та нар явж болно. Явах юм бол заавал Каспий тэнгисээр яваарай. Их газраар дүүрэн хүлээгүү хааны зэргүүд явж байгаа. Хаан хүү хүлээгүү маш их зэрэг аваад явж байгаа. Тэдэртэй таарлал та нар дийлэхгүй. Харин бид нар таамт явж болно шүү. Хүч нэмэрлэх хэрэгтэй. Тэгвэл бид нар та нарт таамт явъя. Энэ цөлийн хаанигта ус угааг мэдхгүйз тэрүүхэн дижээ гүний удаг байгаа. Тэндээс бүгд агтмаар доослъя. Харин Монголын нутг руу очих юм бол бүгдээрээ мөргөлж явцсан шүү. Ойлголоо. Ингээд бид нар 64 л оллоо. Тэглээ. Одоо ч Памирын их усыг давна шүү. Памир мөрөн дээр тэр тэдэргүй одоо бид нар маргааш чинь. Памир мөрөн дээр хүчээс илвчээд хар орон мөртөл морцлогч явна. Тийм болохоор бэлэн байх хэрэгтэй. Агуу имам өдөрдөгч хуршаахын тушаалыг биелүүлэх ёстой. Тийм ээ. Явцгаая. За. Замдаа ингээд 13 найзтайгаа дарсан. Энд чинь хар бүргэд анд гарлаа. Анд гараад чоныг агнав. Одоо хариуд нь одоо хэлэх үг нь л дээ. Бие биентэйгээ морд солилцож байгаа юм л да. Нууц үг гэхэр зэрэг тийм байдаг. Тэр бие биенийхээ одоо нууц үг. За ямар ч талсан хүлээгүүд нэг илрүүлсэн нэг хэд хэдэн өөрийнх нь нөхдүүд нь зүхтэж ам зүхтэж явж байгаад ясэртэ таарц гэсэн. Одоо Аламут руу биш. Зөвхөн одоо 13-аа нэмээд за одоо ингээд яаж хар хорин руу очих хэрэгтэй болсон байна. За ингээд 64 дайчин хар хорины чиглэж байгааг хинч мэдэхгүй байлаа. Яагаад гэвэл юунд ч анзаарахгүй Исламын их мөргөлчдийн хувц өмссөн байгаа болохоор хин Монголын эзэнт гүрэн дүүнийг хинж тоож харахгүй. Маш нууцаар нууц жимээр бид нар цаашаа хөдөлсөн байна. Бид нар хой зүгт одоо Багдад руу хөдлүүлэр нь дээр биш үү? Багдад руу орсон цагт Исмаилитуудад мөнгө өгөөд байгаа, алтын өгөөд байгаа хүмүүсийг нь Хаад султааны барин шүү дээ. Хүлээгүү хаан таны бие лагшин, хаан хүлээгүү таны бие лагшин бас жоохон дээрдэх хэрэгтэй. Зүгээрээ бид нар 60 гаруй өөр олж байгаа үсттэй.
Тийм ээ. Энэ уулын үгэн яагаараа энэ тэнд хад ухсан үлийн цагаан огтон шиг хүмүүсийг ингэ цуглуулчихдаг байна. Ямар ч лээс олон доо. Бид нар заавал олно. Өмнө зүг. Сүн улсын баруун хэсэг. Бид нар одоо байлтгаж яхад хувлаа руу дохоогүй. Хувлаа гэхдээ дохоо өгөхөд ирэхгүй шүү дээ. Хувлаа хөдлөхгүй шүү дээ. Урайхаатай эзэнтэй. Яах юм бэ? Хувлаа руу бүр өөрөө илж явуулаач дээ. Илж явуулаад байгаа боловч хувлаа ирэхгүй байна. Хувлаа ерөөсөө энэ байлдаанд ирэн цалгардаад эхэллээ. Тэгээ яагаад тэр шаардлага тавихгүй байгаа? Тэр чинь хаан хүү шүү дээ. Тэр биднийг удирдах байгаа хаан хүү. Бид нар тэгээ удирдлахгүй болох юм уу? Араас нэмэлт хүчилжил байгаа. Айлэрт бид нар байр сууриа эзэлчихэд байна. Сүн ус руу одоо ормоор байна. Хувлаа өөрөө ерөөсөө байраа эзэлчээ тэндээс орж ирэхгүй байна. Бид нар яах ёстой юм бэ? Энэ ингэж болохгүй. Хар оронд гомдол мэдвэл их хаан руу очиж гомдол мэдвэл илж довтлого. Ойлголоо. Хурдлаач ээ. Хурд яв. Хувлаа эзэнд та яагаад ирэх? Яагаад болцсон цагт айхгүй байгаа юм бэ? Бид нар энэ чадлаараа байлдаж тогтоох гэж байгаа. Энэ дан бид нар их хохирол үцгэндээ. Энэ хөөрэй хадаа халаглаж байлаа. Монголын эзэнт гүрэн тал нодог. Энэ гүний удаг. Алуу. Энийг малчин байна. За, хаурж яваалаа. Бид нар мехагаас ирж байгаа мөргөлчд байна. Тийм бол та яасан ч олуулаа юм. Хааж гэж байгаа юм. Мөн хааны ордонд очиж мөргөл үлдэх санаатай. Хар ором эндээс холоо. Ойрхон маргааш гэхэд та нар хар оромд очиж чинь. За ойлголоо. Энэ бол их эстэй. Бас цул газар л да. Жохон хой зүгээ бараадаад яваа. Тэгвэл их хайрхан даралдана. Ингээл та нар хангаа бус руу орчиндоо. За. Явцгаая мөргөлчдөө. За ингээ явлаа. Одоогийн говьалтай аймаг хавцаал яваад байгаа бололтой. За ийхүү. Мөн хаан руу 64 мөргөлчин очиж байгаа. За энэ мөргөлчд ямар зорилготой вэ? Тодорхой. Ерөөсөө даалгавраа биелүүлэх гэж байгаа улсууд шүү дээ. Тий. За ойлголоо. За бид нарт ямар ч байсан Монголын төвийг сайхан ярьж өгч байгаа судлаач бэлгүүндээ маш их баярлалаа. За ингээд эрхэм үзэгч та бүхэн ч гэсэн бидний үйл хийгийг дэмжиж лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээ төр завсарлая. Дараагийн дугаараар эргэн уулзалтлаа. Баяртай.